Айл болгонд байдаг. Магадгүй хүн бүрийн амьдралдаа хэрэглэж байсан, хэрэгэлдэг энэхүү брэнд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 15-аас 20 дахин өндөр үнэлгээтэй. Дэлхийн 76 улсад нийт 260 мянга орчим ажилтнтай технологийн салбарын ноён ориглуудын нэг тус компанийн нэр нь 3 од гэсэн утгатай бөгөөд өөрийн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22.4%-ийг дангаар бүрдүүлдэг. Гэхдээ Samsung-ийн түүх бидний төсөлж байгаа шиг тийм гэгээлэг дардан биш. Дайн, үхэл хагцал, хээл хахуул, хүчирхийлэл, гэр бүлийн зодон, аллаг, маф гэд олон зүйлс хосолсон тийм нэгэн эдрет түүх. Яг л Солонгосын олон ангит кинон дээр гардаг тийм нэгэн эдрет драма. Ер нь бизнес нь амьд үлдэхийн төлөөх тэмцэл бас урлаг хосолсон хүн төрлөختний хамгийн анхны практикуудын нэг. Бизнесийн амжилтад мэдрэмж, компани засаглал, дайтах урлаг, геополитик, цаг үеийн байдал, хувь төөрөг гэд маш олон зүйлс нөлөөлдөг. Бүгдийг тгээс эхэлсэн дэлхийн шилдэг компаниуд хэрхэн оргилууд мацаж, унаж басаж, шантарч тэмцэж, бие биетэйгээ өрсөлдөж, бас хор найруулж, ялагдж, яалж өнөөдрийн амжилтанд хүрэв. Энэ бол бизнесийн ноён оргилууд цуврал нэвтрүүлэг. Тайгу хот, Японы мэдэлд байсан Солонгос орн, 1938 он. Samsung гэж мэдхүү гэх асуултыг энэ үеийн хүмүүсээс асуувал тэд ногооны дэлгүүрүү хэмээн хариулах байсан. Учир нь анх ердөө 19 ажилтнтай ногоо бэлэн гомон хатаасан загас худалдаалдаг жижигхэн мухлаг байсан бөгөөд бараануудаа хятад манжуур руу гаргадаг байлаа. Үүсгэн байгуулагч нь 28 настай Ли Бончол хэмээх залуу бизнесмен. Тэрээр Солонгосын чинэлэг гэр бүлээс гаралтай бөгөөд өөрийн бизнесээ Samsung Sangui хэмээн нэрлсэн нь 3 одтой дэлгүүр гэсэн утгатай юм санж. Түүхэндээ Солонгосын ард түмэн монголчууд, манж чингүүлс, Япон зэрэг гүрнүүдийн ноёрхолд ээлж дараалан байж байгаад 20 дугаар зуунтай золготол дахиад Японы ноёрхолд орж хэл соёлоо устгуулах албатан хөдөлмөр эрхлэлт, бэлгийн хүчирхийлэлгээд зовлонт он жилүүдийн дор амьдрах болсон юм. Чухам үүнээс болж Японы эсрэг үзэл газар авч Япончуудтай хамтран бизнес байтугай Япон соёл, Япон загварыг авна гэдэг тухайн үед хүмүүсийн санаанд орхооргүй үзэгдэл байлаа. Гэсэн хэдий ч Ли Бончол үүнийг сүрэн зогсож бизнестэй Япон загварыг нутгшуулж байсан гэхэд болно. Дэлхийн 2 дугаар дайн дуусаж Солонгос дахь Японы систем нуран унсанч дэлхийн ертөнцийг зөвхөн Америк нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Их Британи гэсэн 3 том гүрэнэл зохицуулж байх хандлага тогтсон байлаа. Одоогийн хойд Солонгосыг хяналтандаа байлгаж байсан Японы айран бууж өгснөөр Солонгосын хойг зөвлөлтүүдийн мэдэлд орлоо. Гэхдээ Америкчууд Солонгосыг тэржихт нь Оросуудад хүлээлгэж өгөхийг төвчгүй тул Сөүл хотыг өөрсдөдөө багтааж байхаар хойд өргөргийн 38 дугаар шугамаар Солонгосыг умард өмнөд болгон зааглахыг Сталинд санал болгосон байна. Чухам ингэжл зөвлөлтийн айран 1945 онд өргөргөөс хойшх нутаг буюу одоогийн хойд Солонгост Америк нэгдсэн улс 38 дугаар өргөргөөс өмнөх нутаг болох Өмнөд Солонгост тус хяналтаа тогтоосон түүхтэй. Энэ үед Samsung-ийн эцэг төв офисоо Сөүл рүү нүүлгэн шилжүүлж, Америкийн цэргийнхэн болон төр засгийн газрын нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох стратеги боловсруулсан байна. Түүний гол үзэл санаа нь бизнесээрээ дамжуулан улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, өөрсдийн нийгмээ байгуулахыг зорж байлаа. Үүнээс гадна бизнесээ үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарлууд хийж, Токио руу аялж, Sony, Honda, Toyota-гийн бүтэц, хүний нөөцийн бодлого, компани засаглалыг нь маш нарийн судалж нутагшуулах болов. Ийхүү компани шиг компани болж, жинхэнэ хөл дээрээ босох гэж байтал улс орноо дахиад геополитикийн хохирогч болж,
Солонгосын дайн дэгдлээ. Үүнээс болж Samsung-ийн эцэг маань ихэнх хөрөнгөө хураалгаж, үлдсэн хөрөнгөөсөө 5 ачааны тэрэг худалдаж аваад бүх ажилчдаа гэр бүлийн гишүүдтэй хамт ачаад коммунистууд эзэлсэн Цөөвлөөс зүгтэн төрлөх хот дээгүүгээ зорьсон гэдэг. Ингэж явсаар 1953 оны 7 дугаар сард түр хугацаанд гал зогсоох гэрээг Өмнөд Солонгосын талын оролцоогүйгээр үзэглэснээр дайн түр зогсов. Үүний дараагаар Samsung-ийн эцэг маань улс төрд өөрийн сүлжээтэй болох ёстой юм байна гэдгийг ухаарч томоохон лобби бизнесүүдэд эхлүүлэх боллоо. Улмаар тухайн үеийн ерөнхийлөгч болон түүний либерал намын нөлөө бүхий гишүүдтэй найзын харилцаа тогтоон дайны дараа эдийн засгийг сэргээн босгох гадаадын зээл тусламжаас хүртэх гадаад худалдааны тусгай эрх лицензүүдийг өөрийн компани дээр авч чаджээ. Энэ үед парламентын гишүүд либерал намын гишүүд донд нэгэн сонирхолтой эрхэм байсан нь Ким Духан байлаа. Ким Духан гэхээр танд мэдээж танил сонсогдож байгаах. Түүний бодит амьдралаас сэдвлэж хийсэн зоригт эрийн түүх олон ангит киног монголчууд бид шимтэн үзэж байсан саяхан. Бид түүнийг кинон дээрх рекет дүрээр мэдэх боловч хожимын улс төрч дүрээр нь ялангуяа Samsung компанитай хэрхэн холбоо сүлбэтэй байсныг нь төдийлөн мэдэхгүй. Samsung-ийн бизнес улам тэлж хөрөнгө нь аривчхын хэрээр Япон болон баруун Германтай хамтран хөдөө аж ахуйн бизнес рүү орлоо. 1957 онд банк даатгалын компаниудыг худалдан авч тэр бүхэл өөрийн гэлсэн их дэлгүүр их сургуулийг байгууллаа. Удалгүй тэрээр Солонгосын хамгийн баян хүн болсон ч нөгөө талдаа улс төрд хит нөлөөтэй бас авилгын загалмайлсан эцэг хэмээн цоллуулах боллоо. Ингэж явсаар 1960-ад онд өөрийн Солонгост төдийгүй дэлхийд өрсөлдөх гол талбараа ойнилсан нь электрон барааны үйлдвэрлэл байлаа. (1969) онд Өмнөд Солонгосын парламент нэгэн хууль баталсан нь электроникийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын татварыг 50%-аар бууруулах хууль байлаа. Энэ үед Өмнөд Солонгост төрийн эргэлт хийж гарч ирсэн генерал Пак Чунхэ ерөнхийлөгчийн цэнтэд сууж байсан бөгөөд Samsung түүнтэй улс төрийн том 8 тохиролцоотой маш нэгт хамтран ажилладаг байжээ. Хамгийн сонирхолтой нь уг хууль батлагдахтаа зэрэгцээд Samsung Electronics компани дөнгөж байгууллагадан гарч ирж салбартаа цорын ганц нь байлаа. Ингэснээр шинэлэг, инновац чингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорж гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох анхны хар цагаан зурагтай худалдаанд гаргалаа. Ийхүү тасралтгүй хөгжсөөр 1980 онд Samsung Group харилцаа холбооны салбарын тэргүүлэгч байсан Хангук Жонжо Тоншин компанийг худалдан авчээ. Ингээд харилцууруудаас факсийн машин, бусад олон төрлийн цахилгаан барааг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэллээ. Энэ үед Samsung өнгөт зурагт, хөргөгч, цахим тоолуур, агаар жуулагч үйлдвэрлэдэг болсон байв. 1978 онд Samsung 5 сая зурагт үйлдвэрлэсэн амжилт тогтоосон байлаа. 1980-ад оны эхээр Samsung Герман, Португал, Нью-Йорк руу салбараа нээн өргөжин тэлэн персонал компьютер үйлдвэрлэх болж хагас дамжуулагчийн салбар руу зориг шулуудан орохоор болсон нь сонирхолтой. Samsung-ийн эцэг Ли Бончол 1983 оны 2 дугаар сард нийт ажилчдаа нэгэн захидал бичиж илгээсэн нь өнөөдрийн Samsung-ийн ирээдүйг тодорхойлсон гэхэд болно. Солонгос улс маань хүн ам ихтэй, газар нутаг жижигхэн улс. Нийт газар нутгийн талаас илүү нь уул толгод бөгөөд байгалийн баялаг, уул уурхай нөөц болох газрын тос, ураан, эрдэс гэх зүйл бараг үгүй. Гисэн хэдий ч бидэнд боловсралтай ажилсаг ард түмэн бий. Иймээс бид толгоогоо ашиглан масс экспорт хийж улсаа хөгжүүлэх ёстой. Гэтэл улс орнууд эдийн засгийн хямралд орж, дотоодын зах зээлийг хамгаалan худалдааны хориг тавин, манай улсын уламжлалт экспорт явахаа боллоо. Яг энэ цаг үед бид хагас дамжуулагчийн салбар руу орох ёстой. Энэ бол та бид оюун ухааны экспорт хийж
бүтээлч байдлаа дэлхийд таниулах шинэ боломж юм. Гэвч 1987 онд Өмнөд Солонгост анхны ардчилсан сонгуул болж яг үүнтэй зэрэгцсэн Лю Бончол таалал төгсснөөр Samsung-ийн удирдлага гэр бүлийн 2 дахь үедээ шилжсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл дэлхийн компанид болох замдаа эргэлт буцалтгүйгээр орсон гэхэд болно. Үүнээс өмнө Samsung-ийн эзэнт гүрэн өөрийн үндэс суурьаа бэхжүүлж үр хүүхдүүдээ нөлөө бүхий улс төрчдтэй гэрлүүлж түүгээрээ улс төр дэх харилцаа холбоо нөлөөгөө заатгаж ирээдүйд өөрийгөө тэжээх охин компани суурьаа баттгахжээ. Цаг үе улсынх нь газар зүйн байршил геополитикийн байдал ч гэсэн тэгхээс өөр аргагүй хүрсэн гэхэд болно. Энэ утгаараа Samsung өөрөө бүгд найрамдах Солонгос улсын төв тусгаар тогтнолтой салшгүй холбогдно. Тэгэхээр их оронч сэтгэлгээ бусдын хоол болохгүй амьд үлдэхийн төлөөх байгалийн тэмцлийн жилүүд байсан юм. Тэгэхээр бизнес гэдэг практикийн гол цөм нь зөвхөн ашиг орлого олохдоо биш гэдгийг Samsung-ийн түүх харуулж байна. Бас улстай бүс нутагтаа төдийгүй дэлхийн ноён оргилд хүрэхийн тулд залмих бусдыг ятхан итгүүлэх хосгүй авьяас, хувилдаан, дайтах урлаг, зөөлөн хүчний бодлого гэд маш олон ухаан байдаг нь нууц биш. Нэгэн сонирхолтой түүх өгүүлбэл Samsung-ийн эцэг насан ууд болохоос 4 жилийн өмнө буюу 1983 оны 11 сард Лю Бончол өөрийн төв офис дээрээ нэгэн хүндтэй зочин угтан авч уулзсан нь 28 настай Стив Джобс хэмээх залуу байлаа. Хоёр эрхэм чухам юун талаар хэлэлцэж ярилцсан юм бол Samsung-ийн шинэ удирдлага чухам ямар стратегиэр өнөөдрийн бидний мэдих эзэнт гүрнийг бүтээв. Салбартаа ноёрхох гэсэн уг эзэнт гүрэн хэрхэн дайтаж бусдыгаа зайлгэж нэгэн компанитай хал зүүзв. Энэ бол бизнесийн ноён оргилууд цуврал нэвтрүүлэг.